Хөтөлбөрийн энэ хэсэгт цэрэг болох мөрөөдөлтөд төр болдгоог онцолж байна. Тэрээр 5 настайгаас машин, вагон, танк сонирхож улмаар цэрэгтэй анх танилцж байжээ. Үүнээс хойш цэргийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдэж, цэргийн хувцас хэрэглэлд цуглуулж, цэрэг дайны сэдвтэй бүх кинонд дуртай болсон байна. Сан байна уу? Намайг их тайвны төрөлд гэдэг. Би 183 дугаар сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Төр болтхүү одоо 9 настай. 15-ны цагдаагийн малгайгаас эхлээд нисгэгч хөлийн цэрэг зэрэг 10 орчим малгайны цуглуулгатай. Эдгээрээс түүний хамгийн дуртай нь нисгэгчийн малгай. Энэ малгайг түүнийг багад аав нь авч өгч байжээ. Миний хамгийн дуртай малгай одоо бол энэ болон энэ хоёр. Тэгэд энэ бас төмөр цэргийн малгай. За энэ бол Украин цэргийн малгай. Гэхдээ энэ дээр Монгол соём хийгээд би Монгол болгоцсон. Энэ дээр шил ямар зөгтөг. Би шил нэгээд зүйлгээд хий. За нэг ингэж л харагддаг. Төр болд цэргийн шоп дэлгүүрээс цагаан сарын мөнгөө цуглуулан 120 мянган төгрөгөөр Америкийн нэгдсэн улсын нисгэгчийн хувцас авсан нь түүний салах дургүй хувцас. Дэлгүүрийн худалдагч өвөө өөрөө цэрэг учраас хүүг дэмжиж хямд үнээр өгчээ. Үүнээс гадна төр болд үндэсний бөхөөр сургуульдаа 2-т ордог, сургуулийн начин цолтой. Жудогийн шар бүстэй тэрвэр цэргийн цол, хувцас хэрэгсэл, буу техник гээд цэрэгтэй холбоотой бүх зүйлийг андахгүй мэддэг. Энэ бол ингээд Ахмад цол. За хэдэн 5 оршуутай болохоор Ахмад болтын. 4. Тийм 4. Хувцас гоё тайлбарлаад өгч. За энэ бол дээр үеийн хөлийн цэргийн малгай байгаа. Энэ ч гэсэндээ дээр үеийн Монголын ийм соём. Тэгэд энэ бол энэ хэд бол баг зөвлөлттэй хтөө зөвлөлтийн цэрэг хувцас. Энэ ер нь бол одоо үед ер нь бол амар ховорцсон гинэ. Энэ цамц бол амар ховорцсон гэл. Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 105 жилийн ойд зориулсан зэвсэг техникийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд гарч байгаамаа. Энэ үеэр төр болтхүү анхудаа хуягт машинд сууж цэрэг болон тэдний зэвсэг хэрэгслийг амьдаар нь үзэж, цэргийн хоол идэж, цэрэг болох хүслээ улам бүр бадраасан юм. Хоёрын мэд. Сайхан байл. Сайхан байл. Харин та сайхан болж. Яг жинхэнэ нэг цэрэг болчих юм шиг л санагдчих. Чи өмнө нь одоо ийм юунд танкын дээр сууж үзчихсэн танкын юм ямар байдаг гэж төсөөлдөг байсан бэ? Ер нь бол ийм амар ийм том байдаг гэж төсөөлсөн чинь амар давчдаг гэсэн байна. За энэгээр нэг хардаг юм байна. Цааныг нэг ахын толгой харж байна. Энэ хамгийн ихэд амар таалагдсан. Тэсний дараа цаана нэг ярьдаг юунаар тэгээ бас цаана нэг цэрэг ахруудын өмссөн хувцсан ястай гоё ярагдлаа. Хайргамтай. Чиний гэсэн ямар вэ? Ямар гоё. Төр болд цаашаа Тэмүүжин өрлөг сургууль сурч цэргийн хүн болно. Түүний бодлоор цэрэг хүнийг хувцсан чимж, сүрлэг, эмх цэгцтэй болгодог. Тэд бол эх орны хамгаалагчд. Иймээс төр болтхүү цэрэг болох хүслийг нь үргэлж дэмждэг. Ээж аавдаа болон хүссэн зүйлийг нь хямд үнээр өгдөг. Цэрэг шопын өвөд талархал илэрхийлсэн юм а.